За өнөөдрийн хичээлийн өрөө хэлцгээе. Өдрөө босоо. Сонсон. Сонсноо. Нэр мэддэг дуу байна уу? Мэддэггүй дуу байна уу? Мэддэг дуу байна уу? Ямар мундаг юм бэ? За тэгвэл саяны дуун дээр юуны тухай дуусныг нүдэн амж хагаад нэг 10 секунд бодох ба. За бодцноо. Нам сурагчийнхаа 46 дугаар үзлээ гараад. 46 дугаар үз. Хүмүүс сургах гэсэн зүрх байна уу? За тэр зүрхийг хэлчих. За 10 секунд хэлчихлээ. Ажиглая. За зургийг харж байна уу? Ажигласан уу? Анхаарай да. За, бид нар сайн нэг дуу сонссон тийм үү? За, бас нэг зураг ажиглав уу? За, шин асуултсыг гараа өгч хариулаарай заяа. За, тэгвэл саяны дуу наад номон дээр байгаа зураг хоёр дээр ичил төсөөтэй зүйл юу байна вэ? Юугаараа адилхан байна вэ? За, хамгийн түрүү Б оронгоо гараа өглөө. Аав ээж эмээгөөрөө адилхан байна. За, аав ээж эмээгөөрөө адилхан байна гинэ. Дуун дээр аав чимээ өгч гарсан. За Мишель дараа гараа өгсөн. Аав ээж эмээгөө ах ээж дүү гэр адилхан байна уу? За ах байлаа да. Ах ээж эмээгөө аав ээж. За дуун хоёр дээр адилхан байна уу? Оо ямар мундаг юм бэ? За бүгдээ. Аав ээж эмээгөө дүү. За дуун дээр ингэж гисэн юм номон дээр гисэн үү? Дүү. Номон дээр үү? За дуун дээр гисэн үү? Гисэн тийм ээ. За ямар мундаг юм бэ? Стаас юм бэ? За тэгвэл өнөөдөр бид нар юуны тухай ямар хичээл үзэх гээд аав ээж эмээгүүрийн тухайсаа ярива. Дуу сонсоод зураг ажиллаад бас найзууд чи хэлж өглөө шүү дээ тийм ээ. Та юуны тухай үзэх гэж бодож байна? Аав ээж эмээгүү ах гэж байна. Өөрийн юм бодож байна. Гэр бүлийн тухай. Гэр бүлийн тухай баццэг хэлж байна. Стан мундаг. За тэгвэл за
өнөөдрийн хичээлийнхаа дэгийг танилцуулъя. За бид нар хичээл дээр дэг баримталдаг тийм ээ? За тэгснээс за энэ ямар дэгийг хэлдэг лээ? Оо сайн байна анхааралтай сонсно. За дараагийнхан. Энэ цагийнхаа хичээл дээр эдгээр дээгүүдэд баримтлан тийм ээ. За тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань ямар сэдэв байсан бэ? Оо сайн байна. Гэр бүлийн танилцуулъя гэсэн хичээл юм тийм ээ. За бүгдээ цэцэр дээр сар дээр тавиад ачгаа тавь. Хичээлийн сэдвийг тавь. Ачаагаа чи самбар дээр чи та самбараа санаад утсан ч болно, дэлгэснээ санаад утсан ч болно. Акшн самбар дээр чиглээ самбараа санаад утсан. Салааныхандаа танилцуулъя баг багийнхандаа. За яаж танилцуулмаар чи яг өөрийнхөө л танилцуулна. За танилцуулж танаа багийнхаа хинээс хэлье. За хамтдаас хэлье. Тэгээд багийнхаа танилцуулна. Танаа зэрэг танилцуулаач. Зэрэг танилцуулаа. Танаа хин танилцуулна. Эндээс хэлье. За багийнхандаа танилцуулаач. Багийнхандаа. Аруугаас хэлье. Хайраа ихтгэс нь
ногоон гэрэл ассан багшны өнөөдөр хичээлээ ингэж өгнө. Тэр наашаа анхаарай та. Энэ юуны зураг вэ? Морь. Оо, морь вэ? Морьны багшны юу гэж дугаарлсан байна? 1 2 3 4. Юу гэж яах юм? Морь дахиж төгөлсөн морь юунд автыг? Барайд авдаг тийм ээ. За тэгвэл хэдүүлээ 1-р баг 1 номертой морь, 2-р баг 2 номертой, 3-р баг 4-р баг 4 номертой морьдуудыг уртуулсан байна. Даалгавраа зөв хийгээд зөв бөгөөд хугацаанд хийгээд яваад байвал морчин давхсаар хагаад юунд орох вэ? Стамд уртах бэлнэ. За сайн байна. За ногоон гэрлүүдэд болгоч. За одоо баг болгоноос нэг хүүхэд бусад багийнхан чинь танаа гэрлэхтэй танилцаагүй байгаа тийм үү? Тэгвэл бусад нөгөө 3 багтаа баг болгоноос нэг хүүхэд гэрлэх танилцахгүй тэхөө. За 1-р багаас хэд танилцуулах вэ 1-р багаас? За Мишель үү? За Мишель танилцуулъя. Энэ манай аав Түр Бат гэдэг. Энэ манай ээж Цэрэн Жаргал гэдэг. Энэ харин би 4-р сургуулийн 1 ангид сурдаг. Манай багш Юмчмаа гэдэг. Энэ харин манай бүртээ гэдэг. 1 настай гэртээ байдаг. За 6 өгөөд миний банкны хаалта цааш нь. За Мишелийн гэр бүлийнхнийг танилцуу. Танилцсан. Дүүлээ амьдрд юм байна. Дүүлээ. Ямар мундаг юм бэ. За миний бүдүүл хэлж. За 2-р багаас. 2-р багаас хэн танилцуулах вэ? За нэг нааша 6. За энэ зогсож байгаа. Ангийнхаа бүгдээр нь харагч танилцуулж байгаа юм чинь. Ингээд зогсож тийм ээ. Ингээд зогсож байгаа нэг. Харагдаж байна уу? Харагдаж. Багш нь ингээд араас нь өргөд туслаад байна. Миний хөө танилцуулж. Манай аавыг Дор Цэрэн гэдэг жолооч манай ээжийг Санжтмаа гэдэг 4-р сургуулийн 1-ний баг энэ манайгээ Дамт гэдэг 11-р сургууль сурдаг. Энэ би 1 ангийн сургуульд дутаг энэ манай дүрслэг зуудаг буян дэлгэр энийг буйна гэдэг миний дүү 8-р сэрлэг зурдаг. За ямар мундаг юм бэ? Зургийг харсан уу? Харсан. Ямар гоё юм бэ тийм ээ? За хамтдаа баяр хүргэе. Мишель хоёртоо. Стамундаг ба за 3-р багаас хэн бичих вэ? За чирлэн нөө. За 6 минут нааш хараад байж гоё чанга хэлээ. Манай чүлүүгийн ман харагдав. Энэ манай ачаа гэрээр сурдаг. Өөрөөр би 4-р сургуулийн 1 ангид сурдаг. За энэ манай дүү намайг мэддэг. за сайн байна. За чирлэнгээ баяр хүргэе. За 4-р багаас хэн танилцуулах вэ? Хэн танилцуулах гэж ярьсан та? Оо бацсан юм уу? Ямар мундаг юм бэ? За 6 өндөр байж байгаа. Энэ манай аав хавх сураг гэдэг. Энэ манай оюун сураг гэдэг. Энэ манай дүү Римс Жаргал гэдэг. Энэ манай агаа Батарваа гэдэг. Энэ би 1 ангийн сураг цэцэг гэдэг. Энэ манай дүү Хомдол гэдэг. За баярлалаа. Баццтай баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? За. Та нар найзуудынхаа гэр бүлийн талаар мэдэж чадсан уу? Мэдээж байгаа. Би бас та нарын гэр бүлийн зургийг чаглаа. Аав ээжийг чаглаа. Ямар гоё зураг авах вэ? Асан ч гоё зураг авчихсан хүмүүс үү? За тэгвэл би та хэдийн гэр бүлтэй танилцсан чинь та хэд манай гэр бүлийн зурагтай танилцмаар байна уу? За хармаар байна уу? Хармаар. За тэгвэл бас гэр бүлээ танилцуулъя. За харагдаж байна уу? За манай гэртээ гуруула амьдардаг. За энэ би багш нь хүүхдээс эхлэлээд та нар сая бүгдээ аав ээжээс эхэлсэн. Насныхан дараалал явсан ста мундаг хүүхдүүд. Багш нь та нар хүүхд учраас хүүхдээс эхэлчихье заяа. За манай хүүхдийг баян оргил гэдгээ. За манай хүүхдийн аавыг нь бишигдэрч гэдэг. Энэ болохоор хэн бэ? Оо багш нь байна.
Манай хүүхдээ багш нар юм нэмэд хэлчихье. Дуртай зүйл нь хийх дуртай зүйл нь барьсан зүйл болгоно гар утсан гэж дуртай. За манай хүүхдээ аавынх нь хийх дуртай зүйл болохоор зураг зурах дуртай. За багш нь болохоор юу хийх дуртай вэ гэхээр хөгжим сонсох дуртай. Тэгвэл та нарт бас дуртай зүйл байгаа юу? Байгаа. Манай хүүхд жаах учраас гар утсан болгож юм болгоно чихэн дээрээ барьж тоглох дуртай. Гутлаач байсан чихэн дээрээ барина. Идэж байгаа явангэрч байсан чихэн дээрээ барьж тоглох. Та нар ч гэсэн жоохон байхтай яаж ийж сонирхолтой байсан тийм үү? За танилцсан уу? Танилцсан. Баярлалаа. За. Хоёр гол үзсэн мундаг хүүхдүүдээ баярлалаа. За одоо бүгдээрээ яндарсан уу таяцсан? Яндарсан. Оо чигсэн үү? Ос баяр сонсож чадсан уу? Чадсан тийм ээ? За тэр босоод нэг ажиатай цэцгэл хийхгүй. Тэгсэнд юу гэж? За мэддэг шүлэг байна уу? Ямар шүлэг байна? Мэддэг. Оо тийм. За энэ өцгөөд нэгээ гар бүлнийхөө ядраа тавьчих тийм ээ? За хэлхөө. За. Өвөө гавсан хүүхдүүд өвөөг юутай зүрсэн? Ээжийг юутай зүрсэн? Аавыг юутай зүрсэн? Би гэсэн байвал чамайг юутай зүрсэн? Ихтэй хүүхдүүд ялгаатай зүрсэн юм тийм ээ? Гой зураад гой гудаж шүү заяа. Андаа гараа гой. Харалтаа том зураараа заа юм нөхдөг.
거의 검줘라. 어찌나 나빠졌지. 안 그래 다 보지. 보다 조랑보다 또 쑥스러. 너스의 시련을 가지고 집게 차서 와. 델레 배우도 차서 보이기가 나슈자요. 알았단 거이 나지. 나시쿠라 카라래. 낙지가 차서 이 중수 벨즈라. 얘도 아메 치. 월스도가 도수적이 썩어 나슈자요. 아메 낙지네.
돼. 저쪽대로 가가. 저쪽 몸이 있는 저런 миний ээж миний ах гэдэг гааш зоргоно гэдэг зүйлийг ажиглаа. Ахад одоо шийдэл О, встава трябва да бъде това. Ще ми хубава, не Семе. И ми първа не. За, их сайн зурсан байна. Энэ эмээ дээр ямар хөөх юм бэ? Өөдөм талцсан чи тал газар зураад, ус зураад, цэцэг зураад айц зарсан. Айц дээр уулын орой дээр будоглоо, талд будоглоо. Тал газар тэгшин газар будагч. Ямар мундаг энэ юм бэ? Аюу билэг байна. Ста мундаг зурсан байна. За, дүү дээр бүжтүүлээ зурсан байна. Дүү бүжтүүлээ гэсэн тийм ээ? Өө дээр сүмбрөө зурсан байна. Аав дээр анхруу гэдээс өргөн уул зурсан байна. Ямар мундаг юм. Ээжтэй За, ястай мундаг байна. За, багийнхаа мордыг бүх маш мундаг гэсэн учраас мордууд нь хоёрдугаар аврахаа үнэлгээнд дээр ирлээ. За, багуудаа баяр хүргэе. За, амны зургаасаа яжгалсан уу? Яжгалсан. Хамгийн ихний зургийг хэн бусдтай ярьж өгөх вэ? За, нандин шиг гараа өгсөн шүү. За, үсч яаж дугаар ч өгч юм. Оо, юу гэж байна вэ? Дараагийн зургийг. За, цэцэг тэндээс авч юм. Зэрэг өгсөн авч юм гэж. За, юу гэсэн бэ? Оо, юу гэж байна вэ? За, танаас хийлээ. За, баяр цэцэг хэлээ. За, ээж минь юм чиж ямар мундаг юм бэ? Танаас энэмэр билээ. Юу Оо, таксидэж олооч гэж байна. Зураг мөн байна уу? Мөн байна. Ямар мундаг юм бэ? За, сайн нэг босч зүг танилцуулсан найзуудаа анх таштай баярлалаа. Одоо дараа нь боссон шинаа байна. Ширээ дээр нь цэнхэр ягаан үгүй цаснууд байна. Ааваа дэш наруулаа. Юу гэсэн бэ? Аав ээжийн нэрийг зөв гоё бичин тийм ээ. За бичсний дараа яах юм бэ гэж маш анхаарлаа. Жишээ нь хүүхдүүд нь энэ цаасаа хажуужийнхаа найзыг бугуулж болохоор зөөж өгн заяа.
ямар мундаг юм бэ? Туссан уу? Сайн байна. За, дугуйчтай болсон бол бугуйчтай гарууд өргөж байгаа. Их сайн. Дөрөвдүгээр багийн бод. Дараагийн бариан дээр ирлээ. Оо сайн байна. Энэ гуравдугаар багийн болсон байна. Нэгдүгээр багаас болсон бай. За, нутан дахиад шүү. Оо, эднийх бас болсон шүү. Ямар мундаг дандаа урдтай явж шүү, тийм ээ? За, дугуйнууд өргөдөө ямар болсон бэ? Бугуйчтай болсон уу? Бугуйч дээр найзч утсны дугаар байна уу? Цааваад өгч. За, нэг юм ажиллаарай. Юугаар ялгаатай байна? Бөгөөд автуудын бугуйч. Автуудын дан ямар байна? Яа, бөгөөдийнх нь? Зинхэр байна. За, би бас гой бугуйчтай болсон. За, бүгдээ гаран болчихъя. Стаа мундаг байлаа. За, өнөөдрийн хичээлээр юу мэдэж авах юм гэлээ? Ийсээ ямар мундаг юм бэ? За, найзуудынхаа гэрүүлтэй танилцсан уу? Найзуудынхаа утасны дугаарыг мэдэж авсан уу? Авсан, бид нар мэдэж авсан юм мэдэж авсан тийм ээ? За, тэгвэл мундаг байсан бүх багийнхандаа баяр хүргэе. Бүх морнууд зэрэгцээд яасан. Арайд ороод ирсэн. За, баяр хүргэе. За, багш дэвтэр дээрээ гэрээ даалгавраа тэмдэглээд аваарай. Дуучаа зүтсэн үү?